Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний, бие бэлтэр, мэрэгжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн үндсэн чиглэлийг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аврах шалгаруулах бэлтгэл хурандаа мөнгөтлийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн цогцлогоор тэмцээ. Энэ оны 4-р сарын 17-18-ны өдрүүдэд Дотоодын цэргийн тэг 5 дугаар анги болон Цагдаа Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Нарстай дэх хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгуулагдлаа. За би өөрөө энд 30-аад жил цэргийн алба хаасан төрөлх ангийнхаа жагсаалын талбай дээр зогсож байна. За өнөөдөр энд Дотоодын цэргийн марш тусгай бэлтгэлийн тэмцээний гарааны өмнөх ажиллагааны нээлттэй ажиллагаанд боллоо. Энд сая би оролцлоо. Тэгээ маш олон анги нэгт салбар нэгжүүд жагсаад сэтгэл хөдлөлөө. Ер нь Дотоодын цэрэг маань маш өргөж байгааг сая харагдлаа. Тэгээд энэ гарааны өмнөх ажиллагааны нээлтэнд оролцож байгаадаа их баяртай байна. Цэрэг тэрсээс хойш одоо маршийн тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож ирсэн. Тасралтгүй оролцсон. За ковидын үеэр нэг хоёр удаа тасарсан баг. За энэ жил бас маршийн тэмцээн миний нэрэмжлэл бол явуулж байгаад би их баярлж байна. Энэ олон баг тамирчид оролцож байгаа нь одоо Дотоодын цэргийн албан хаагчдын бэлтгэжилт албаны бэлэн байдал маш сайн байгааг илэрхийл байна. Ер нь сүүлийн одоо 2-3 жилийн дотор Дотоодын цэрэг улам өргөжлөө. 5 ангитай болж, аюул олон тусгай салбартай болж, оролцох бүрэлдэхүүн маш олон болж. За тэр өдгөө эмэгтэй багууд хүртэл орж байгаа юм байна. За марш тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож байгаа олон офицер ахлах цэрэг төрөвчөр байна. Энэ бүхэндээ энэ тэмцээнд амжилттай оролцоорой гэж хүсье. Ер нь бол маршийн тэмцээнд орно гэдэг чинь цэргийн алба хааж байгаа энэ залуучуудын хувьд л бахархаж, өөрөөрөө бахархах, хамт олноороо бахархах, өөрийгөө сольсон ийм чухал одоо үйл явдал юм аа. Ингээд тэмцээн маань сайхан болно гэж бодож байна. Ер нь та бүхэн амжилт хүсье. Энэхүү тэмцээнд Дотоодын цэргийн байгууллагын төв орон нутгийн 16 анги тусгай салбар болон Дотоод иргэний их сургуулийн сонсогчийн салгааны нийт 23 багийн 400 гаруй тамирчид хурд хүч авхаалт самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээнд оролцсон болон шагнал хүртсэн нийт баг тамирчидаа баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсье.